Хүннүү нараа тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлдөө улас бүрэн байсан юм. Тэнгэрийн хүү хэмээгдэгч Шанью хаан өглөө өргөө ордноосоо гарч ургах наранд мөргөл үлддэг. Орой үдэш саранд мөргөдөг байжээ. Хүннүү нараа нэн түрүү тэнгэр газар өвөг дээдэс онгон шүтэн лус савдагт шүтэн мөргөн. Хүннүү нар бол хавар 5 сард гэж. Тэр бол одоогийн бидний наадам хийдэг цаг буюу 6 сарын сүүл энэ орчимд бол тахилга хийдэг байсан байна. Адуу малаа хүн амлаа тоолоод тэгээ тэр баруун зүүн вангууд нь ирж шинүүтэйгээ бол нийлж ингэж том тахилга хийдэг байжээ. Энэ үед ер нь ертөнцийн нэг том тохиол болдог байсан байна. Тэр нь бол тэнгэрт нар сар хоёр зэрэг үзэгддэг. Тэгээ тэр нар сар хоёрыг бол тэр нуурын усан тусаад тусж явах үед нь тахилга хийгээд энэ нэг удаа тохиолдохын тохиолдолд бол ерөөсө хинч тангарагаас няцгаагүй тийм тангаргийн том ёслол хийдэг, тахилга хийдэг байсан байна гэж үздэг. Яг ертөнцийг бол дээр эргэх тэнгэрийг бол тэнгэр дөрвүүжин газар бөөрөн хийдэг гэж эртний судруудад бол үздэг тийм уламжлал бол байсан байна. Хүннүү нар бас бүх барилдуулж, морь тэмээ уралдуулж, сур харваж, хэрэг дээрээ 93 наадам хийдэг байсан бололтой байна. Ордос нутгаас олдсон хүрэл эдлүүдийн дунд бүх барилдаж байгаа дүрстэй бүсний хоёр арал бий. Морь тэмээгч уралдуулж байсан тухай мэдээ сурвалж сударт тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Нам өмшөнөр идээлсэн арьсны эхүүн нэртэй хүнжилдөн шургаж ил галын дэргэд цугласан хүннүүчүүдийн модон цуур уйтай ихшиглэн. Эртний хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн хүннүүгийн модон цуур 18 шад шүлгийн түүх өмнөд хүннүү хан гүрний мэдлэлд орсонч алтай таравхтайд үлдсэн баруун хүнчүүд хөхнүүрт бэхжсэн хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтлогооноор хүннүүгийн жижиг ноён олзолжээ. Тэр гүнж аав нь барьцаан төлж сулалтал хүннүүчүүдийн дунд 12 жил амьдарсан байна. Тэрээр хүннүү ноёнд 2 хүүхэд төрүүлсэн байсан бөгөөд тал нутгийг санагалзан энэхүү шүлгийг зохиосон нь өдөгөөж алдартай яруу найраг байсан хэвээр байна. Хүннүүчүүд болохоор нөгөө цэрэг дайны хөгжим хийх зорилгоор энэ урайд болгонооруулаад 28 аялгау нэмээд цэргийн хөгжим бий болголоо гэсэн байна. Хүннүүд уртын дуу үүссэн тухай домог байдаг нь тэдний монголчуудтай холбогдох нэг шижин болдог. Эртний хятадын төгөөс маш тодорхой бичсэн байна. Хүнүүг нь дуулах нь чон уйлах мэдээж. Тэгэхээр бидний соёлыг ойлгохгүй байгаа хүмүүст бидний тэг уртын дуу бол тэг хүнд чон уйлж байгаа эвгүй л одоо сонсож байсан байна. Баянбүлгийн дууг одоо хүнүүгийн эртний хотын дууг гэсэн малт шинжилгээний явцад илэрч болсон хөрөл чимгэлтэй. Тэн дээр 3 хөгжимчний дүрс бүхий хөрөлцүүлэлттэй. Нэгэн болохоор баглуурахт гэж ярьдаг. Манайхаар болохоор ерөнхийдөө баглуурахт багцалсан юм гуурсан бишгүүр үлээж байгаа. Нөгөөх нь ямар нэгэн цоглого хөгжим тоглож байгаа юм шиг, 3 дахь нь өнөөдрийн та бидний аюулгүй сайн мэдэх хэвээр хэвтэй ятг байгаа. Ойролцоогоор 13 жавцтай ятг, 21 жавцтай ятгаад энэ ятгын түүх болоос Монголд сурвалжууд бол нэлээд бий. Хүннүүгийн урлаг тухайн үеийн тал нутгийн урлагийн үндсэн хэлбэр амьтны загварт урлагт үндэслэгдэжээ.